сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр би EndNote хэмээх програмыг танилцуулж байна. За энэ хүү програмаар үндсэндээ иштэл зохион байгуулдаг. За тэгээд хэн хэрэглэдэг вэ гэхээр энийг бол одоо төвстэй ажиллаа бичиж буй оюутнууд, за докторийн диссертацаа бичиж буй докторантууд, эрдэм шинжилгээний өгүүл бичиж буй эрдэм шинжилгээний ажилчид, судлаачдад бол одоо маш их хэрэгтэй, маш их шаардлагатай тийм програм байгаамаа. За тэгээд та бүхэнд товчхон хөө програмыг яг яаж ашигладгийг үзүүлээ. За одоо жишээ нь за энд ингээд таны бичиж буй материал гэж бодъё л да. Ингээд таны эхний өгүүлбэр явлаа. Тааш татах хэрэгтэй бол за энэ хоёрхан товчны хослолд ороход ингээд таны ишлэлүүд орж ирж байна. Эхний иш татч одоо 3 бүтээлд чиний дарагдж байна. Эхний бүтээл, хоёр дахь бүтээл энд байна. За гурав дахь бүтээл энд орж ирж байна. За тэгээд таны энэ бүтээлүүдийн ишлэл татсан бүтээлийн жигсаалтанд бичигдэх хэсэг нь ингээд автомат өөрөө ороод ирж байгаа. За тэгээд за нэгдүгээр энэ програм бол нэг ийм зүйл хийдэг. Хоёрдугаарт юу гэдэг вэ гэхээр та энэ хүү иш татсан бүтээлүүдийн одоо форматыг өөрчлөх хэрэгтэй боллоо гэхэд энэ хэдхэн зүйл солиход л ганц хоёр кноп дараад л энэ ингээ бүгд өөрчлөгдөнө. Яг одоо та бүхэн юу харж байна вэ гэхээр Английн Nature сэтгүүлийн формат нь таны одоо бичсэн материалыг форматлснаар бол харж байна. За энийгээ солио. За энд сернеруудны палеонтологийн сэтгүүл байгаа формат байна. Солилоо. За ингээд автоматар солигдож байна. Ялангуяа энэ иймэрхүү форматын өөрчлөлт хийх нь бол одоо докторийн ажил бичиж буй одоо олон зуун хуудас материал бичсэн тийм хүмүүст бол үнэхээр одоо хэцүү байдаг. Та нэг зүйл өөрчлөхөд тэрнтэй холбоотой бүх зүйлийг тэндхүү бүгдийг нэг бүрчлэг гараар өөрчлөх хэрэгтэй болдог. Энэ хүү програмыг хэрэглэснээр та зөвхөн 20 кноп дараад л ингээд шалгууруулна. Бүх юм маань ингээд болоо таны хүснээр өөрчлөгдөж байна гэсэн үг. За тэгээд та бүхэн энэ хүү програмын ерөнхий давуу талыг ерөнхийдөө ойлгосон баг. За одоо та бүхэнд нэг жоохон дийлэрэнгүү хэрхэн ашиглах талаар нэг товчхон танилцуулъя. За ингээд EndNote програмыг суулгасны дараа нь хаана байрлах вэ гэхээр Start menu, тэгээд All Programs. За энэ донд EndNote гэсэн юм хавц нэгдсэн байгаа. За энэ хавцыг нээхэд донд нь EndNote program гэдэг ингээд орсон байгаа. За энэ дөрөвний хаяг дарахад бол EndNote program-ыг дарахад бол програм ерөнхийдөө иймэрхүү байдалтай нэгдэнэ. За тэгээд програм нэгдлээ. Та одоо энд юу хийх ёстой вэ гэхээр эхлээ та номын сангаа үүсгэх ёстой рүү. За File menu, New. За тэгээд энд өөрийн номын сангаа ингээд дуртай газараа байрлуулна. Документтэй байрлуулах уу, өөр газар байрлуулах уу таны асуудал. За ингээд энд шинэ нэр үүсгэж байгаа номын сангийн нэрийг өгье. За энд би одоо номын сан гэж бичиж гэсэн номын сан library үүсгэл та. За ингээд дөнгөж шинээр үүсгэсэн номын сан бол нэг иймэрхүү байдалтай харагдана. За тэгээ энд хэрхэн материалуудын мэдээллийг оруулж өгөх вэ гэхээр та энэ товчийг харж байгаа энэ ногоон, энэ нэмэх тэмдэгтэй товч. За үүнийг дарахад ийм шин цонх нэгдэж байгаа. Энэ цонхонд нь та одоо иш татах ер нь ашиглаж буй материалуудаа оруулж өгнө гэсэн үг. Нэг нэгээр нь оруулна гэсэн үг. Юу гэхээр хэрхэн оруулах вэ гэхээр энд бол одоо авторын нэр буюу бүтээл бичсэн хүний нэр, за он, гарчиг, за сэтгүүлийн одоо хэддүгээрт хэвлэгдсэн, тэгээд сэтгүүлийн ямар хуудсанд хэвлэгдсэн гэх мэтлээ мэдээллүүдийг оруулж өгч болно. Мөн энэ та хүсвэл абстрактыг хүртэл бүтнээр нь оруулж өгч болно. Хэдэн хүүхдээ ч хамаагүй. За тэгээд энд ингээд ишл татчих материалын мэдээллийг оруулахдаа та энд ишлэлийнхэн төрлийг сонгож болно. Үүнд юу вэ гэхээр за сэтгүүлийн
бүтээлүүд байна. За энд хэрвээ та номны мэдээлэл оруулах гэж бол одоо энэ book буюу номыг сонгоно. Номны тодорхой сэдвийг оруулах гэж бол бүлгийг оруулах гэж бол одоо энэ book section буюу энэ бүлгийн одоо ингээд сонгоод оруулаад ээж болно. Энийг ингээд сонгох болгонд тань энэ оруулах ингээд талбарууд тань өөрчлөгдөж байгаа. Түнд чинь зохицоод. За тэгээд ингээд гих мэтлэн ингээд оруулсны дараа ер нь ямар шүү харагдах вэ гэхээр одоо чинь энд би нэг төр номсон үсгэсэн байна. За энд би ингээд 5 ширхэг сэтгүүлийн бүтээл оруулсан байна л да. За одоо жишээ нь 1983 онд Барс улдгаан Орос Монголын хамтрсан полинтлогын экспедицийн бүтээлийг оруулсан байгааг та бүхэн харж байна. Авторынэр, за энд он, за энд юу бүтээлийн гарчиг, за тэгээ энд хэвлэгдсэн сэтгүүл, за энд бүлэг дугаар хэддүгээрт хэвлэгдсэн сэтгүүлээ. Тэгээ энд сэтгүүлийн хуудас, за тэгээ энэ болохоор одоо сэтгүүлийн нэг бүтээл гэж оруулсан байна. За ингээд гих мэтлэн ингээд та ингээд бүх материал дэше оруулаад ингээд бүгдийг нэг файланд бүгдийг ингээд хийцэн тохиолдолд та дахин энэ мэдээлэлийг дахиж оруулах ямар ч шаардлагагүй. Хэдий та энэ одоо нэг бичиж материалд энэ бол бүх зүйлүүдийг оруулсан ч гэсэн ишлүүдийг оруулсан ч гэсэн та дараа чи өөр материал бичгээд өөр бүтээл бичгээд энэ материалуудыг энэ файлаа та дахиад ашиглаж болно гэсэн. Тэгээ нэг үндсэндээ юу гэсэн үг вэхээр нэг оруулсан тохиолдолд дахин оруулах ерөөсөө шаардлагагүй. Тэгээд энэ бол таны ажлыг бол маш их хөнгөвчилж таны цагийг маш их хэмнэх болно. За одоо хэрхэн Word руугаа энэ хөө ишлэл татсан материалуудаа оруулах талаар жоохон ярилцъя. За ингээд таны материалууд бүгд орсон байна. За таны бичиж нэг Word чинь файл одоо энд байж чинь тийм ээ. За тэгээд ийшээ бүтээл оруулахын тулд таны EndNote, таны Word хоёр ч хоёулаа зэрэг нэгдсэн байх хэрэгтэй ер нь бол. За тэгээд EndNote дээр биш одоо Word-д шинээр одоо бүтээлээ бичиж эхлэе гэж бодъё л да. За ингээд таны эхний өгүүлбэр явлаа. За ишлэл татах хэрэгтэй болъё. За эндээс одоо Чинсамын 1995 гэсэн бүтээлийг иш татах хэрэгтэй байлаа гэхэд одоо та энийг ингээд сонгоно. Цэнхэр болгоод. За Word руу буцаж харлаа. Та Alt 2 гэсэн товчны хослолыг дарахад за тэр ороод ирчин тэр доор. Энэ таны өгүүлбэр дундах ишлэл. За энэ болохоор таны ишлэл татсан бүтээлүүдийн жигсаалтанд бичих гэж байгаа хэсэг нь ингээ ороод ирж байгаа. За одоо дахиад нэг өөр өгүүлбэр дээр жишээ авъя. За ингээ дараач өгүүлбэр өчлөө. За одоо танд 2 буюу одоо чинь 3 энэ 3 бүтээлээс ишлэл татсан гэж бодъё л да саяны өгүүлбэр. За тэгэхэд гурван сонголоо. Word руу буцаж ирлээ. Alt 2 товч. За тэгэхэд 3 бүтээл чи гуруулаа орж ирсэн байгаа. 1 эхний бүтээл, 2 дахь бүтээл энд байна. 2 дахь бүтээл энд байна. За тэгээ 3 дахь нь энд орж ирж байна. За тэгээ энэ хүү 3 бүтээл маань энэ сүүлд хамгийн хойно ингээ бүгдээр ингээ нэмэгдсэн байна автоматар. Таны эхний ишлэл татсан Чинсамын бүтээлдээ чинь ингээд нийлээд 4 бүтээл нийт энд иш татагдсан байна. За тэгээд иймэрхүү байдлаар ингээд бичигдээд байж болох юм. Бичигддэг юм байгаа. За энэ дахиад энэ нөхрийн бүтээлийг иш татлаа гэхэд Alt 2. За тэгэхэд энэ Андрес Норел 2005 гэж гэхэд бүтээлийг иш татхад энд ингээд орж ирж байна. Орж иж байгааг та бүхэн харж байна. За одоо нөгөө нэг давуу тал нь EndNote-ийг ашиглах давуу тал юу вэ гэхээр энэ бүх бүтээлүүд маань одоогоор Сернерүүдний палеонтологи сэтгүүлийн форматаар форматлагдсан байгаа.
За тэгээд энэхүү форматыг та одоо жишээ нь Nature сэтгүүлийн форматад хөрвүүлэх гэхэд энийг солиод орчих. Тэгэхэд л ингээд бүгд төр Nature формат руу орчихно. Та ерөөсөө энэ болгоныг нэгээр нь явж өөрөө одоо механикаар ингээд засах ерөөсөө шаардлагагүй. Энэ бүгд автоматар ингээд өөрчлөгдөх болно. За энд бол одоо энд нотын маш том давуу тал оршиж байгаа юм аа. За одоо энийг дахиад солиё л доо. За би гинц одоо энийг бүгдээрээ Science сэтгүүлийн формат руу шилжүүлээ. За тэгэхэд ингээд бүгдийг Science сэтгүүлийн форматаар автоматар болчихно. За та энэхүү форматыг өөрийнхөө бас сонгож болно. Жишээ нь та Монгол Улсын их сургуулийн диссертац бичих форматаар бичих хэрэгтэй боллоо. Одоо бичиж байгаад шинжлэх ухааны технологийн их сургуулийн формат руу шилжүүлэх хэрэгтэй боллоо гэхэд та форматаа өөрөө эндээ сонгоод өгчин, тохируулаад өгчин. Тэгээд нөгөө форматаа сонгоход таны бүх диссертац, бүх материал чинь автоматар таны хүссэн формат руу хормын дотор шилжих болно. За тэгээд энэ бол одоо энд нотын хамгийн том давуу тал байгаа. За тэгээд энэхүү товч хичээлээр та бүхэн ер нь end note гэж юу вэ? Хэрхэн ашиглаж болох талаар ерөнхийдөө нэг товчхон ойлголт бол авсан болов уу гэж бодож байна. За тэгээд дараачийн цуврал хичээлээр end note-ын талаар арай илүү дэлгэрэнгүй бас ярилцах болно. За тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа.